Англи хэлний алсын зайн сургуульд. Сайн байцгаана үзэгчдээ. Jet англи хэлний сургуулийн англи хэлний багш эхлэхээр байна. Ингээд дунд чатны үгсийн сангийн 11 дахь хичээл маань та бүхэндээ хүрэхэд beauty буюу гоо сайхантай холбоотой түгээмэл үг хэллэг үзэх болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Ингээд бүгдээрээ hair буюу үстэй холбоотой түгээмэл үг хэллэг үздэсгэе. За бид үснийхаа тухай ярихдаа би үсээ зассан, үсээ будсан, үсэндээ хийм хийлгсэн гэж ярихаасаа илүү би үсээ засуулсан, үсээ будуулсан. За мөн би үсэндээ хийм хийлгүүлсэн буюу тэгвэл хингүүлэх гэж их ярьдаг байгаа тийм ээ. За яагаад тэгэхээр бид өөрийнхөө үсийг янзлахаас илүү өсчин дээр очиж тухайн үйлчлэгийг авдаг байгаа шүү дээ. За тэгвэл яг энэ бүтэц англи хэлэнд бас байдаг байгаа. За яаж хэлдгийг хамтдаа харцгаая. Have or get my hair plus ed or past participle. Have or get my hair plus ed or past participle. За have муу get гэсэн хоёр үйл үгийн алийг ч гэсэн авч болох нь тийм ээ. За тэгээд үсээ аваад араас нь дурын үйл үгийг авах нь. За дөрмийн үйл үг байвал ed-ийг аваад дөрмийн бус байх юм бол past participle буюу үйл үгийн 3 дахь хэлбэрээрээ хувирах нь тийм ээ. За тэгэхээр ингэж хэлснээрээ л ердөө тэгүүлэх, ингүүлэх, үсээ будуулах, засуулах гэсэн санаа гаргадаг байх нь. За тэгвэл хамтдаа нэгэн жишээг харъя. Have or get my hair colored or dyed. Have or get my hair colored or dyed. За тэгэхээр энэ дээр color гэсэн үйл үг гарч байна тийм ээ. Энэ маань нэр үгээр бол мэдээж будаг гэсэн үг байгаа. Харин үйл үгээрээ будах гэсэн санаа гаргаж байна. Харин have or get my hair colored болоод ирэхээр үсээ будуулах гэсэн санаа гаргадаг байх нэ. Өөрөө биш хин нэгнэр үсчнэр үсээ будуулах тийм ээ. За тэгвэл будуулах гэдэг үгийг яг өөрөөр dye гэж хэлж болдог байгаа. Dye. За тэгэхээр have my hair dyed or get my hair dyed буюу үсээ будуулах гэсэн утга байх нь тийм ээ. За нэгэн жишээ хамтдаа уншъя. I would like to get my hair dyed black. I would like to get my hair dyed black. За энэ дээр бол би үсээ хар өнгөөр будуулмаар байна гэж байна тийм ээ. Үсээ хар өнгөөр будуулмаар байна. За яг энэ өгүүлбэрийг I would like to dye my hair black гэж хэлчих юм бол би өөрөө үсээ будмаар байна болчихно тийм ээ. Тэгэхээр үсээ будуулах гэсэн санаа гаргахын тулд get my hair dyed гэж хэлээд байна гэсэн үг байна. За мөн энэ өгүүлбэр дээр get гэдгийн оронд have гэж бас хэлж болох нь тийм ээ. Have my hair dyed. Утгын хувьд ямар нэгэн ялгаа байхгүй. Гэхдээ get гэдэг үйл үгийг илүү ярианд бол илүү түгээмэл хэрэгэлдэг байгаа. За дараагийн жишээг хамтдаа харъя. Have or get my hair permed. Have or get my hair permed. За энэ маань үсэндээ бурчгар хийм хийлгүүлэхийг хэлдэг байгаа. Үсэндээ бурчгар хийм хийлгүүлэх. За perm гэдэг маань нэгэсэндээ бурчгар хийм хийх гэсэн үг байна тийм ээ. За мөн өөрөөр get a perm гэж бас хэлж болдог байгаа. Get a perm. Бурчгар хийм хийлгүүлэх. За тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя. Yesterday I got my hair permed. Yesterday I got my hair permed. Буюу өчигдөр би үсэндээ бурчгар хийм хийлгүүлсэн гэж байна тийм ээ. За дахин нэг жишээг хамтдаа харъя. Have or get my hair straightened. Have or get my hair straightened. За энэ маань үсээ шулуун болгох гэсэн утгатай байгаа. Үсээ шулуун болгох. За тэгвэл би үсээ шулуун болгомоор байна гэх юм бол I would like to get my hair straightened гэж хэлж болох нь байна. Ингээд дараачихан үгийг хамтдаа харцгаая. Trim. Trim. За trim гэдэг маань ерөөдөө cut буюу тайрах гэсэн утгатай байгаа. Тайрах. За гэхдээ тайрахдаа тухайн үсний хэлбэрийг нь засахын тулд багахан хэмжээгээр тайрахыг хэлдэг байгаа. За жишээлх юм бол I would like to get my hair trimmed. I would like to get my hair trimmed. За энэ дээр би өөрөө үсээ засмаар байна гэж хэлээг байна тийм ээ. Би үсээ тайруулмаар байна. Үсээ жоохон засуулмаар байна. Баг зэрэг л ахуулмаар байна гэж байна тийм ээ. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Thin out. Thin out. За thin гэдэг маань тэмдэг нэрээр бол мэдээж туранхай нарийнхан гэсэн үг шүү дээ. Харин үйл үгээрээ thin out болохоор үс шингэлэх гэсэн утгатай болдог байгаа. Үс шингэлэх. За жишээлх юм бол You really need to get your hair thinned out. You really need to get your hair thinned out. За энэ дээр зөвлөгөө өгч байна тийм ээ. За чи үсээ чинглүүлэх хэрэгтэй. Чи үсээ шингэлүүлэх хэрэгтэй. Зөвлөгөө өгч байна гэсэн үг байна. За тэгэхээр бүгдээрээ ер нь үсчинд ороод тухайн ямар нэгэн үйлчлэгээ авахдаа ихэвчлэн get my hair
гэж байгаа тухайн үйл үг дээрээ eat-ийг аваад явдаг ах нь байна. За ингээд дараагийн үгийг хамтдаа харцгаая. Braid. Braid. За braid гэж хоёр нэр үг болон үйл үгээр орж болдог байгаа. За нэр үгээрээ үсний сүлжээсийг хэлдэг бол үйл үгээрээ үс сүлжих гэсэн санаа гаргадаг байгаа. Сүлжээс мөн үс сүлжих. Нэр үгээр ч орно, үйл үгээр ч орж болдог байна тийм ээ. За тэгвэл нэр үгээр орсон жишээг хамтдаа уншъя. She wears her hair in braids. She wears her hair in braids. За тэгэхээр ерөөдөө утга нь бол ердөө л тэр үсээ сүлжидгээ гэсэн утгаар орж байна. Тэр үсээ сүлждэг. За дахин нэг жишээг хамтдаа уншъя. She always braids her hair. She always braids her hair. За энэ үгэлбэр дээр бол яг үйл үгээр орсон байна тийм ээ. Сүлжих гэсэн үйл үгээр орсон байна. Тэр үсээ дандаа сүлждэг. За дараачихан үгийг хамтдаа харцгаая. Fringe or bang. Fringe or bang. За fringe or bang энэ хоёр үг хоёулаа үсний чолкийг хэлдэг байгаа. Чолк тийм ээ. За fringe гэдэг маань бол British English буюу англичуудын хэлдэг үг байгаа. Харин bang гэх юм бол American English буюу Америкчуудын хэрэглэдэг үг ахнаа. Утгын хувьд ямар ч ялгаахгүй тийм ээ. За тэгвэл чолк тавиулах гэж үйл үг болох юм бол get fringes or get bangs гэж хэлж болдог байгаа. Чолк тавиулах. За хамтдаа жишээ өгүүлбэр уншъя. Do you think bangs will suit me? Do you think bangs will suit me? За suit гэж зохих гэсэн үг байгаа тийм ээ. Зохих. За чи надад чолк зохино гэж бодож байна уу? Чолк надад зохино гэж чи бодож байна уу? Гэсэн утгаар харсан байна. За дараачихаа үгийг хамтдаа харцгаая. Hair tie or hair band. Hair tie or hair band. За энэ хоёр үг хоёулаа үсний болтыг хэлдэг байгаа. Үсний болт. Hair tie гэж хэлж болох нь байна. Hair band гэж хэлж болох нь байна. Дараагийн үг. Wig. Wig. За wig гэж хиймэл үсийг хэлдэг байгаа. Хиймэл үсийг wig гэж хэлдэг байна. За ингээд үргэлжлүүлэн бүгдээрээ бидний үсэнд ямар асуудал үүсч болдгийг хамтдаа харцгаая. Эхний үг. Dandruff. Dandruff. За dandruff гэдэг маань үсний хагийг хэлдэг байгаа. Үсний хаг. Нэр үгээр орж байна тийм ээ. За тэгвэл жишээ өгүүлбэрээ хамтдаа уншъя. I'm so tired of the dandruff. I'm so tired of the dandruff. I don't know how to get rid of it. I don't know how to get rid of it. За би хагнаас үнэхээр залхаж байна гэсэн утгаар орж байна тийм ээ. Хагнаас үнэхээр залхаж байна. Яаж энэ хагнаас ангижрахаа мэдэхгүй байна. Get rid гэдэг маань ангижрах, салах гэсэн утгатай байгаа. Яаж хагнаас салахаа мэдэхгүй байна гэж байна тийм ээ. За дараагийн үг. Split end. Split end. За split гэдэг маань хуваагдах, салах гэсэн утгатай байгаа. За тэгвэл үзүүр нь салсан, үзүүр нь хуваагдсан гэсэн үг аах нь шүү дээ. За найруулбал салаалсан үсийг split end гэж хэлдэг байгаа. Салаалсан үс буюу үс салаалах тийм ээ. За тэгвэл жишээ өгүүлбэрээ хамтдаа уншъя. You have so many split ends. You have so many split ends. You should get them trimmed. You should get them trimmed. За тэгэхээр энэ дээр за чанд чиний үс чинь айгүй их одоо салаалсан байна. Салаалсан үс чанд маш их байна тийм ээ. Тайруулах хэрэгтэй гэсэн утгаар орж байна. Ингээд бүгдээрээ үстэй холбоотой түгээмэл үг хэллэг үзлээ. Тэгвэл өгдсөн үгсээ баттгаад нэгэн дасгал ажиллацгаая. Та бүхэн дэлгэцэн дээр гарч буй зураг болон өгүүлбэрийг хараад A, B гэсэн хувилбараас тохирох хариуг сонгоорой. Эхний зургийг хамтдаа харцгаая. What is she doing? What is she doing? A. She is getting her hair trimmed. B. She is getting her hair dyed. За та бүхэн зургаа хараад яг ямар үйл явдал болж байгааг сонгоорой. Хариугаа хамтдаа шалгацгаая. За энэ зурган дээр бол энэ нэмэгтэй үсээ бодуулж байна тийм ээ. Үсээ бодуулж байна. За тэгвэл B хувилбар буюу she is getting her hair dyed гэж хэлэх нэ. Dye буюу үсээ бодуулах. Харин A хувилбарын хувьд she is getting her hair trimmed гэхээр үсээ тайруулах, багахаа одоо засуулах гэсэн санаа гаргадаг байгаа шүү дээ. Дараагийн зургийг хамтдаа харцгаая. Who has bangs? Who has bangs? A. Katy Perry. B. Shakira. Та бүхэн зөв хариугаа сонгосон баха. Тэгэхээр bang гэдэг үгийнхаа утгыг мэдхэд л болж байна тийм ээ.
За, байн гэдэг маань үсний chalk-ыг хэлдэг байгаа шүү дээ. Chalk. За, тэгвэл энэ зурган дээр Katy Perry chalkтай байна тийм ээ. A хувилбар нь зөв байсан байна. Дараагийн зургийг хамтдаа харцгаая. What's wrong with her hair? What's wrong with her hair? A. She has dandruff. B. She has split ends. Зөв хариугаа шалгацгаая. За, энэ эмэгтэй үс нь одоо ямар асуудалтай байна гэж асуусан байна тийм ээ. За, зураг харах юм бол их хагдсан байна. Үс нь их хагдсан байна. За, тэгвэл she has dandruff гэж хэлэх нь зөв байжээ. She has dandruff. Харин she has split ends гэх юм бол үс нь салаалсан гэсэн санаа гарч байна шүү дээ. Энэ зурган дээр бол ямар нэгэн үс салаалсан дүр төрх харагдахгүй байна тийм ээ. За, сайн байна. Дараагийн зургийг хамтдаа харъя. What is she doing? What is she doing? A. She's getting her hair straightened. B. She's getting her hair permed. За, энэ зургийг харуул энэ эмэгтэй маань үсэндээ бурчгар хийм хийлгэж байна тийм ээ. Бурчгар хийм. За, тэгвэл бурчгар хиймийг юу гэдэг вэ? She's getting her hair permed гэж хэлэх нь зөв байжээ. Permed. Бурчгар хийм хийлгэх. Харин getting her hair straightened гэдээ орохороо үсээ шулгуун болгох гэсэн санаа гарна шүү дээ. Дараагийн асуултыг хамтдаа харцгаая. What is it? What is it? A. Braid. B. Wig. Зөв хариугаа хамтдаа шалгая. За, зурган дээр бол мэдээж үсний үсээ энэ эмэгтэй сүлдсэн байна тийм ээ. Сүлжээс гэж утгаар харж байна. За, тэгвэл сүлжээсийг braid гэж хэлж байгаа шүү дээ. Braid. Харин wig гэх юм бол парик буюу хиймэл үсийг хэлж байгаа. Дунд чадны үсийн цангийн 11 дахь хичээл маань та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Өнөөдрийн хичээлээр бид beauty буюу гоо сайхантай холбоотой үг хэллэг үзэж байгаа лээ. За, бид сая үстэй холбоотой түгээмэл үг хэллэг үзсэн бол үргэлжлүүлээд нүур болон биеийн бусад хэсэгтэй холбоотой үг хэлхийг үздэцгээе. Ингээд эхний үгийг дэлгэцэн дээр харцгаая. Put on or apply. Put on or apply. За, энэ хоёр үг хоёулаа адилхан утгыг гаргадаг байгаа. Тэгэхээр ямар нэгэн гоо сайхны бүтээгдэхүүнийг нүүрэндээ мөн биеийнхээ арьсанд түрхэх гэсэн утгыг гаргадаг байгаа. Түрхэх. Put on or за, apply гэдэг бол бидний мэддгээр бол анкиад өгөх гэсэн утгатай үг шүү дээ. Тэгвэл хоёр дахь утга нь түрхэх гэсэн санааг гаргадаг байх нэ. За, тэгвэл үгээрээ put on or apply mascara буюу сормосны бодог түрхэх гэж хэлж болох юм тийм ээ. Put on or apply mascara. За, эсвэл put on or apply eyeshadow. Eyeshadow буюу нүдний тэнийг хэлдэг аа. Нүдний тэн түрхэх. Эсвэл put on or apply eyeliner буюу контур түрхэх. Put on or apply cream буюу тос түрхэх гэх мэтчлэн дурын гоо сайхны бүтээгдэхүүнийг араас нь авч болох нь байна гэсэн үг байна. За, тэгвэл жишээ өгүүлбэрээ хамтдаа уншъя. Don't put on the cream too much. Don't put on the cream too much. За, тосоо битгий их битгий түрхээрэй гэж орж байна тийм ээ. За, тэгвэл энэ өгүүлбэрийг арай өөрөөр don't apply the cream too much. Don't apply the cream too much гэж бас хэлж болох нэ. Утгын хувьд ямар нэгэн ялгаа байх. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Дагаад уншаарай. Get your ears pierced. Get your ears pierced. Буюу чихээ цаалуулах гэсэн утгатай байгаа. Чихээ цаалуулах. Pierce гэдэг маань өөрөө цаалах гэсэн үг байгаа тийм ээ. За, тэгэхээр энэ дээр та бүхэн санаж байгаа л бид нэр үсээ засуулах, үсээ будуулах гэхтээ мөн адилхан get my hair гэж яагаад үйл үг авдаг байсан шүү дээ. За, тэгвэл энэ жишээн дээр ч гэсэн мөн адилхан тэгүүлэх, ингүүлэх, чихээ цаалуулах гэсэн утгаар гарч байгаа юм. Яагаад гэвэл хүн өөрийнхөө чихийг цаалахаас илүү яг мэрэгжлийн хүн дээр очиж чихээ цаалуулдаг байгаа тийм ээ. За, тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. I got my ears pierced when I was 7. I got my ears pierced when I was 7. За, би 7 настай байхдаа чихээ цаалуулж байсан гэсэн утгаар орж байна тийм ээ. За, яг энэ өгүүлбэрийг I pierced my ears when I was 7 гэд хэлчих юм бол би 7 настай байхдаа би өөрийнхөө чихийг цаалсан гэсэн санаа гарч шүү дээ. Тийм учраас заавал got my ears гэж хэлдэг байх нэ. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Compact powder. Compact powder. За, compact powder гэдэг маань ингэсэг буюу бидний хэлдгээр пудрыг хэлдэг байгаа. Пудр, тийм ээ. За, дараагийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хамтдаа харъя. Blush or blusher. Blush or blusher. За, тэгэхээр мөн л энэ хоёр үг маань аль нь ч гэсэн хэрэглэж болох нь шүү дээ. За, утгын хувьд
хацар өнгөлөгчийг хэлдэг байгаа. Хацар өнгөлөгч. За гоо сайхны бүтээгдэхүүн байна тийм ээ. За яг үндсэн утга нь blush гэдэг маань үүл үгээрээ одоо улаах гэсэн утгатай байгаа. За тэгвэл blusher гэхээр одоо тухайн хүний нүрийг нь одоо улаан болгох, улаан туяа оруулах гэсэн утгаар ингэж хэлдэг байх нэ. Дараагийн үг sun bath. Sun bath. Буюу наранд бие шарахыг sun bath гэж хэлдэг байгаа. Үүл үг байх нь тийм ээ. За жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя. Today is too hot for sunbathing. Today is too hot for sunbathing. За өнөөдөр бол наранд бие шарахад дэндүү халуун өдөр байна. Наранд бие шарахын аргагүй дэндүү халуун өдөр байна гэсэн утгаар орж байна тийм ээ. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Дагаад уншаарай. Tan or get a tan. Tan or get a tan. За энэ хоёр үг маань хоёулаа борлох гэсэн утгатай үг байна. Борлох. За тэгэхээр наранд бие шарж одоо зариуд бие борлуулж болно. Эсвэл гадаа хитрхийг ажиллаж гадаа хитрхийг явснаасаа болоод бас борлож болно тийм ээ. За жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя. You will tan very quickly in the pure air. You will tan very quickly in the pure air. За, pure air гэдэг маань цэвэр агаарыг хэлж байна. За, тэгвэл чи цэвэр агаарт гарах юм бол маш хурдан борлоно гэсэн утгаар орж байна тийм ээ. Яг энэ өгүүлбэрийг арай өөрөөр бүгдээрээ you will get a tan гэж бас хэлж болох нь. You will get a tan very quickly in the pure air. За, үргэлжлүүлэн бүгдээрээ бидний ярьсанд ямар асуудал үүсч болохыг хамтдаа харцгаая. Эхний үг wrinkle. Wrinkle. За, wrinkle гэж үрчлээсийг хэлдэг байгаа. Үрчлээс. Дараагийн үгийг хамтдаа харъя. Bags under eyes. Bags under eyes. За, яг энэ үгийг өгчлээд ойлгох юм бол нүднийхөө доор ууттай байх гэж байгаа юм шиг ойлгогдож байна тийм ээ. За, тэгэхээр нүдний доор уутанцар үүсэх буюу доод зовх бэлцээхийг ингэж хэлдэг байгаа. Доод зовх бэлцээх. За, нас явсан үед эсвэл хитрхийг ядарсан үед бас доод зовх бэлцээдэг байгаа. Дараагийн үгийг хамтдаа харъя. Acne. Acne. За, дуудлагыг та бүхэн сараарай. Acne гэж бол уншихгүй байна тийм ээ. Acne буюу К аваагаар уншдаг байна. Acne. За, батхыг acne гэж хэлдэг байна. Ингээд бүгдээрээ нүүр болон биеийн бусад хэсгийн гоо сайхантай холбоотой үг хэлхийг үзлээ. Тэгвэл үдсэн үгсээ баттгаад нэг нь дасгал ажиллая. Та бүхэн дэлгэцэн дээр хоёр баган бүхий үгсийг харж байна. За, эхний баган дээр өнөөдрийн үтсэн үгс маань гарч байна тийм ээ. Харин хоёрт баган дээр тухайн үгсийн утгыг илтгэсэн зураг гарч байна. За, тэгэхээр та бүхэн эдгээр үгсийг тохирох зурагтай нь холбоорой. Blush. Хацар өнгөлөгч. Acne. Батга. Compact powder. Онгсэг пудр. Wrinkle. Үрчлээс. Sun bathing. Наранд бие шарах. Bags under eyes. Доод зовх бэлцээх. Ингээд өнөөдрийнхөө хичээлээрээ бид beauty буюу гоо сайхантай холбоотой түгээмэл үг хэллэг үзлээ. За, та бүхэн мөн өсчөнд ороод ямар үйлчлэгийг авах гэж байгаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон байхаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд дунд чатны үгсийн сангийн 11 дахь хичээл маань өндөрлөж байна. Хичээлийнхаа туршид хамтдаа байж идэвхтэй оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.